За сайн байцгаана уу? Ийхүү манай ээлжид нэвтрүүлэг эхэлж байна. Эх орон таныг дуудаж байна. Доктортой хөгжлийн 4 дахь зорилго нь Quality Education. Чанартай боловсролыг дэмжих гэж Монгол дээр буулгаж. За ингээд Quality Education гэдэг хоёр томьёолоор бүрдэж байгаа утга санааг заавал 3 болгож өгдөг. Чанартай боловсролыг дэмжих. Оросоос Монгол руу хийж орчуулга бас мөн адил. Монгол улсын боловсрол өөр хангай аймгаар хэмжигдээд худаж байгаа. Бүтэн 10 жил. Тэнд 29 сургууль байдаг. За нэг талын инновац гэхээр энэ ягч инновац биш. Зөвхөн энэ амжилт нь мөнгө төлөх дарааллын тэргүүнд авчдаг учраас. За ямар ч шинэ аргачлалыг бол бий болоогүй. Монгол хэл гэхэд хожирт сумын гүйцэтгэлээ олдог. Хар хорин сум математикаар онцгордог. За мэрэгэл сургууль бүр гайхалтай. Нийгмийн гих элстэй шалгалтыг 3 хүн тодорч байна. За 3 сурагч 800 оноо авч байна. Манай нийгмийн ухааны академич хизээч үзүүлэхгүй үзүүлэлт. Өөр хангаад би хэллээ 29 сургуультай. За ингээд 29 сургууль суур боловсролын хүрээлэн байхаар сүүлийн 10 жил банга тэргүүлж байгаа учраас суур боловсролын үзүүлэлтийн хүрээлэн байхаар чанартай боловсрол энэ мөн үү? 21 аймгийг тэргүүлж байгаа өөр хангаа боловсрол. За нэг тал нь энэ. Нөгөө талд нөгөө сүрхий орох гээд байгаа Монгол Улсын их сургуулийн багш нар чинь бас нэг боловсрол гэж нэг юм байд юм аа. Тэнцэж орж ирсэн хүмүүс бас бидний сэтгэл төрөхгүй байна гэж лицей нээсэн. Хаа байна нөгөө үзүүлэлт. Шинжлэх ухааны их сургуулийн дэргэд техник, механикийн чиглэлээр хүүхдүүдийн оюун санааг хөгжүүлэхгүй байна. Манай ерөнхий боловсрол гэж лицей байгуулсан. Хаана байна тэр лицей? Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд мөн л лицей байгуулсан. 9 дугаар ангиас нь эхлээд цагаан халаад өмсүүлэл хөөргөд байдаг. Хаана байна тэр амжилт нь? Хамгийн их тодорхой ёстой Монгол Улсын боловсролын их сургууль хүртэл лицей хажуудаа нэгэд авсан. Хүмүүс багш нарыг бэлддэг, багш нар энд ордын ингээд нөхцөлгүй дүүрэгцэн. Хаана байна тэр амжилт нь? Чанартай боловсролын шалгуур юунд байдгийг? Яаж байж чанартай боловсролтой болох вэ гэдэг асуулт бол яг одоо тавигдж байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Джон Болтон 6 сарын 20-нд нэм гараг байсан. За Монгол улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр өөрийн твиттерд энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол улс дахь эдийн засаг аюулгүй байдлын хүрээнд дэмжлэг нөөц болцоо нэмэгдүүлэх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж яриа хэлэлцээ хийж болно гэж тэмдэглэсэн байна. За аюулгүй байдлын хүрээнд гэдэг нь энхийг сахиулах үйл ажиллагаа цэрэг дайчдын бэлтгэх сургалт байх юм. Энэ нь өргөтгсөн иж бүрэн түншлэл. За Монгол улсын хувьд Америкийн нэгдсэн улсад 3 дахь хөрш ойрын түнш. За энэ тодорхойлтонд их утга санаа биш. Ойрын түнш. Cooperation, coordination and stability. За энэ 3 үгийг дэлхийд даяар лидерүүд их хэрэгжилж байгаа. Cooperation, coordination and stability. За нөгөө нэг зөөлөн мэдээг одоо дуулгая. Төвдийн буддын шишний тэргүүн 14 дахь далаалан миний хойд төр эмэгтэй хүн байж болно. Гэхдээ царайлаг байх хэрэгтэй гэж тодруулав. За дэлхийд даяар he for she далаалан буддын гол сургаал түгээгчийг эмэгтэй байхаар онцолж байгаа. 21 дугаар зуун нь эмэгтэй лидерийн зун болох нь. Ийм олон бас онцолсон байдлаар тодорч байна. Доктортой хөгжлийн 5 дугаар зорилго Gender Equality, гендер тэгш байдлыг хангах гэж тусгаж. Зорилт хэсэг 5-1-д бүх эмэгтэйчүүд октыг ялгуурлах, гадуурхах явдлыг таслан зогсоох гэж зааж. Монгол улс эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшин дэх оролцоогоор дэлхийн улс орнуудаас
115-д жагсаж байна. Энэ үзүүлэлтээр тэргүүлнэ. Парламент их хурлд эмэгтэйчүүдийн 50% байхад тэргүүлнэ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл тэн хагас нь байх нь өөрөө хөгжил. Үр дүн Нобелийн шагнал дагуулж дэлхий дахина Монгол танигдаж хамгийн өргөн хүрээний сурчилгаа болохоос гадна их 7 орон Монгол орныг нэрвсэн 29 тэрбум долларын өрнөөс өршөөгдөн ангижрах юм. Сэтгэх нь өөрөө баялаг. Их хорийн удирдагчдын уулзалтанд бүгд найрамдах Хятад ард улсын дарга Шин Чипин хамтдаа урагшилж дэлхийн эдийн засгийг чанаржуулъя сэдвээр үг хэллээ. Чансаатай хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ гэв. Чансаатай хөгжлийн төлөө өгөө гайхалтай олж хэлж байгаа. Үүний тулд зах зээлийн улам нээлттэй болгоно, импорт өргөтгөн, бизнесийн орчноо доктортой сайжруулна, эрх тэгш хөнгөлтийг бүх талаар хэрэгжүүлнэ, эдийн засаг худалдааны хэлэлцээрийг ахиулна. Бид Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр Хятад, Япон, Баруун Солонгос улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг түргэтгэнэ гэж тодруулж. Яг л ийм цагт хойд хөршид в целях укрепления экономической безопасности страны необходимо создание рынка рублевых и финансовых инструментов. Доля с Китаем в рублях может достичь 50%, тогда как на данный момент показатель держится на уровне 10%. За ингээд Хятад их өргөн хэмжээний фронтын агуулгатай чансаатай хөгжлийн төлөө ярьж байхад Оросд өөрийнхөө рублийн санхүүгийн тохируулгыг тодруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятадтай хийж байгаа худалдааны шууд рубль Хятад хоёрын свод худалдааны хэмжээ 10% явж байгаа бол үүнийг 50-т хүргэнэ гэж тодруулж байна. Хойд хөрштэй бид 25 тэрбум, урд хөрштэй 20 тэрбум. За одоогоор 4 байгаа. 3-т хөрштэй 45 тэрбум. Европын холбоотой 20 тэрбум. За нийлээд хамгийн багадаа 110 тэрбум долларын худалдааны өрмөлт Монголд бий болсон цагт Монголын төсөв иж бүрэн бүрдэх юм. Энэний төлөө тоогоор бүгдийг нотолжуулна. Шилэн бүтээгдэхүүн Монголын эдийн засгад жин дарна, орлогын жин дарна. Орлогын их үсэр болно. Тогтвортой орлогын их үсэр нь Монголд энхийг сахиулах санаачлага байна. За энэ бол тэр чигээрээ нэгдсэн үндэсний байгууллагатайгаа айхтар тулж ажиллана гэсэн үг. За мөн үндэсний урлаг бол монголчууд бидний тогтвортой орлогын үндсэн хэсэг байна. Необходимо встать на путь в сторону единой человеческой цивилизации, основанной на принципах миролюбия, нравственности, согласия с природой и культурного развития. Миротворческое движение. ПАКС Монголика. Монгол инх тайванд өөрөө хөгжлийн хөтөлбөр байх тул монголчууд бидэнд эдийн засаг нэг талаасаа, нөгөө талаар эдийн засгийн үр ашиг. Ашигтай ийм зарчмыг стратеги гэдэг. Монгол өөрөө стратегийн төв. Тэр орон зай үүслээ. Амжилтанд хүрдэггүй хүмүүсийн өчүүхэн ялгаа зэргийг Япон улсын удирдлагын ухааны хамгийн шилдэг мэргэжлийн 49 зөвлөгөө агуулсан энэ номноос иш татлаа. Өчүүхэн ялгаагаар ирээдүгээ өөрчлөе гэвэл энэ ном эхэлдэг. За монголчууд бид их хуралд 50% эмэгтэй, намын бус эмэгтэй шүү. Бидний нөгөө бухимдаад байдаг намтай, за тэнд очичоод идэвхтэй царайлаад идэг биш. Бидний дунд байгаа эмэгтэйг тусад нь сонгуул явуулахад за ердөө ингээл ирэхэд дэлхий шуугих болно.
Энэ өчүүхэн ялгаа нь дэлхийд хач байхгүй. Энэ бол гарцаагүй содын ялгаа. Ядаж их өрийг цэглэх юм. Монголчуудаа усгоотой байгаараа. Бид өөрсдөө лаврна. Энэ эв нэгдэл гэж ердөө л эмэгтэйчүүдийг 50% их хуралд сонгох нь монголчууд бидний эв нэгдлийн илэрхийлэл. Сэтгэлийг татаж чаддаг харилцааны ялгаа байдаг. За энэ бол хүмүүсийн цорын ганц боловсролын үзүүлэлт нь харилцааны соёл. Нүүдлийн соёл иргэншил өөрөө хүмүүс хоорондын харьцааг гайхалтай зохицуулсан байдаг. За түүнд Монгол эмэгтэй байр суурь доминант давмга байр суурьтай байдаг. Дээрэс нь энэ соёлд Монгол эмэгтэй уран чимээг ихэд бүрдүүлсэн байдаг. Тийм учраас эмэгтэй байх урлаг гэдэг нь тэр. Тэр нь уртын дуун дээр тод илэрдэг. За би саяхан Facebook-аар намсраа инхтвэ гэдэг үсгүүгээс нэг мессеж авч байна. Дахиж 90 оных шиг балаа юм хийвдээ. Монголоороо байх нь чухал гэсэн мессеж илгээж байх юм. Би хариуд нь 90 онд уралт болсон. Зөвлөлт засаглаа дэмжсэн уралт шүү. За ийм юм болохыг мэдээд Арчсан холбооны анхны шөнө тангараг өргүүлж байхдаа тэр чи бас байгуулагдчихсэн. Нэг зүйлийг би бүр онцолж байсан. За би ингээд эхлүүлээд Америк явнаа. Гарцаагүй явна шүү. Битгий миний эсрэг хуйлдаад байгаараа. Гэтэл тэр хуйлдаан гарсан. Шунал хэнийгч урагч болгодог. Урагч хүн ёс зүйгүй бас зарчимгүй. Хүний аминд хүрдэг. Албан тушаалын донтоо болдог. Бид одоо л хөгжлийн замд орж байна. Аюулгүй асуудал ямагт тэргүүнд байна. За эмэгтэй хүний байгалийн мэдрэмж нь гаргалгаа, зан авир нь тэр чигээрээ аюулгүй байдалтайгаа шууд холбоотой байдаг. Энэ бол хүүсийн ялгаа. Эмэгтэй хүнд ийм онцгой үнэлгээ бүрддэг. Энэ зан үйлдэл оногдох ёстой. Энэ аргагүй байдлыг бид их хурал бүрдүүлснээрээ Монгол улсын аюулгүй байдал бүрдэх юм. Монгол эр хүн алсын хараатай байх гэдэг. Бүхий л хуралдаан эзэн Чингисийн ээж хатад оролцож ирсэн. За энэ удаа их хуралд тал хувийн үндсэндээ Чингисийн охид оролцоно гэсэн үг. Энэ зарчим, энэ оролцоо мөнхөд болно. Эмэгтэй хүн удмаа тайдаг. Эмэгтэй хүнээр удам үргэлжилдэг жамтай. Энэ соёл, энэ хэвшил асар их бодохтой. Монгол улсын хөгжлийн энэ гараа нь эрхэмсэг Монгол оршихуй гэж томьёологдох юм. Монгол улсын хөгжлийн зорилго нь эмэгтэй хүнд ээлжийн нийгэм байх юм. Энэ үзүүлэлтээр бид дэлхийд тэргүүлэх, манлайлах, дагуулах хэмжээнд хүрэх нөхцөл нь боловсрал. Доктортой хөгжил 2030 оны 4 дугаар зорилтын дээр quality education чанартай боловсрал. Монгол язгуур урлаг, соёл, хүмүүнлэг ёс зүйдээр онцолсон баг боловсрал, хүн болж бие даах сургалтын дээр тогтсон дунд боловсрал. За энэ нь бол 15 нас хүртэлх junior high school гэж ярьдаг. За тэгээд политехник давамгаалсан ахлах анги. Дэлхийдээ ижил liberal art. За энэ бол бакалаврын үзүүлэлт 120 кредит. 3 төрлийн мастер, 2 төрлийн доктор. За гол төлөв энэ академик бичмэлдэр thesis and non-thesis гэж явдаг. За бид үүнийг дэндүү хийж чадна. Англи хэл дээр явуулах хэрэгтэй. За монголчууд англи хэл дээр бол гайхалтай авьяасдаг байгаа. Англи хэл бол албаны хэл болох нь, үндэсний хэл бол монгол хэл, албан ёсны болон боловсролын хэл нь англи хэл. За бид үүгээрээ хөрш орносоо давамгаалах хамгийн хүчтэй тал нь
Министерство Российской Федерации по развитию Дальнего Востока и Арктики. Принято решение по включению Бурятии в состав Дальневосточного федерального округа. За стороны холбооны тойрогт Бурят ус багтах болсон байна. Бурят улсын тэргүүн Цыдынов, глава Бурятии. Ведь для нас открылись многочисленные меры поддержки и преференции. Первые ипотечные договоры с льготной ставкой по 2% кредит будет выдаваться сроком до 20 лет. За ингээд Бурят улсад энэ тойрогт багтснаар ипотекийн зээлийг 20 жилээр 22%-таагаар олгогдох нөхцөл бүрдсэнийг Бурят улсын тэргүүн баяртайгаар тэмдэглэж байх юм. Дагаж хөгжих, хамтдаа хөгжих. За хөгжлийг дагж хөгждөг. Ийм тогтолцоо бий. Үүний тулд хөрш орны судалгааны институт Монголд өгүүлэгдэж байна. Би ч гэсэн SWOT мөнгөний тохируулгыг хийдэг. За түүн дээр төрөлдсөн алба байж өөрийгөө цалинжуулж чадах тийм байгаа. Хөгжлийн бүхэл үзүүлэлт үнэлгээ үр дүн тооцох хэмжүүрийг индекс зэргээр нь тэмдэглэж байх. За хүний хөгжлийн хэмжүүрийг бүхэл бүрдүүлэх. Амжилтанд хүрдэггүй хүмүүсийн өчүүхэн ялгаа. Тэгэхээр үр дүнгийн тооцоовол энэ өчүүхэн ялгааг тодорхой харуулдаг. Түүнээс гадна хүн зорилттой хэмжүүртэй байх юм. За энэ зорилго бол дэлхийд даяар доктортой хөгжил 2030 он. За Монголд энэ буухта эрхэмсэг Монгол оршихуй. Энэ нь зорилго нь. Зорилт нь эмэгтэй хүнд таатай нийгэм. За индикатор гэдээ байгаа. Энэ нь бол өргөцсөн даатгал. Өргөцсөн даатгалын хамгийн хүчирхэг үзүүлэлт нь пенсийн фонд байх юм. Энэ бүгдийн төлөө бид чармах болно. I'm leaving it all up to you. You decide what you're gonna do. Now do you want my love, or are we through? That's why I'm leaving it all up to you. You decide what you're gonna do. Now do you want my love, or are we through? I've got